Өчтөр би далайн ирэг дээр нар жаргах үеэр нэг ресторанд сууж исэн байхгүй юу. Тэгээ тэр үед нар жаргаж авах мөч бол айгүй гоё харагдаж байсан. Тэгээ би тэр үедээ яг л одоо цагтаа байхыг хичээжсэн. Яг л тэр мөчийг өөртөө шингээж аваад тэр харж байгаа сайхан зүйлээ талархаад тэхийг хичээсэн. Тэгсэн ч гэсэн миний бодол санаа яагаад ч юм утас руугаа яваад байн утсаа оролдоод мессеж шалгаал, Instagram шалгаал. Нэг бол толгой дотор янз бүрийн бодлууд яваад байна. Одоо тэр далааруугаа харж байгаа, нар жаргахыг харж байгаа ч гэсэн толгой дотор янз бүрийн асуудал шийдэгдэхгээл тэ янз бүрийн хайлт хагаал, янз бүрийн бодол ийш тийш өсчээл байгаа. Тэгсээр байгаад надад бол тэр нар жаргах мөчийг хангалттай сайн талархах тэ яг тэр мөчтэй байх, тэрийг яг appreciate хийж чадаагүй юм шиг санагдсан. Тэгээ би энийг өөр дээрээ ажиглаад ер нь дотроо бодсон л доо. Бид нар ер нь яагаад ийм болчихвоо? Хизээнээс ийм болчихвоо тийм. Ер нь утас гэдэг зүйл айгүй сонирхолтой зүйлтэй. Бид нар утастай болсноос хойш хизээч уудахаа болцсон. Уудах гэдэг зүйл огт байхгүй. Ерөөсөө уудах болгоно л бид нар уцаа гаргаад тэгэл шууд ингээд янз бүрийн хөгжим сонсох, бичлэг үзэх гээд тэгсээр байгаад ер нь уудах гэхээс гадна хоосоо орон зай гэдэг хүртэл байха болцсон. Хоосоо орон зай болгоныг бид нар заавал ямар нэг март үрэх гэдэг. Машин явж явахт хүртэлтэй дуу муу байхгүй хахаар ард нь ингээд чимээ тавих гэдэг дуу тавиад байдаг. Ингээ харахаар айгу сонирхолтой зүйлүүдийг ажиллаж болж байна л доо. Бид нар яагаад өөдөж чадхаа болчих вэ? Тэгээ яагаад ер нь тайвширч чадхаа болчих вэ? Яагаад л заавал толгой дотор ямар нэг асуудлыг шийдэх гээд яваад байдیں۔ Яагаад л нэг зүрийн зүйлийн араас яваад байдیں те. Тэгээ би энийг та нарыгч гэсэн өөрсдөө туршиж үзээрэй гэж хүсэж байна. Өөрсдөө яг те хоосоо орон зайд тодорхой хугацаанд байх гэж үзээрэй. Тэгээ тэрний яг юу ч хийж болно л доо. Цонхоор зүгээр нэг хаяа харж гэгүүрч сууд шүү дээ. Хүмүүсийг ажилд сууж болно. Эсвэл зүгээр модны доор сууж болно. Тааз ширт сууж болно. Тэнгэр харж сууж болно. Эсвэл зүгээр хөгжим сонсож сууна. Гэтэ хөгжим сонсохдоо хөгжим сонсохоос өөр юу ч хийхгүй. Зөвхөн хөгжим сонсох. Яг ингээд ирвэл бид нар багс нэг зүйлийг өөрсдөө ойлгож авах баг. Тэр нь бид нар амьдралд маш их яардаг. Бүх зүйлийг яардаг. Бүх зүйлийг амьдралдаа олж авах гэж хичээгээд яардаг. Амьдралдаа одоо яадын ийм зүйлтэй болно, тийм зүйлтэй болно, тийм зүйлд хүрнэ. Эсвэл тэгээд бидний цаг хугацаа хүртэл байнга ямар нэг зүйлээр дүүрсэн байдаг тийм үү. Ийм ч юм хийн, тийм ч юм хийн гэд. Тэгээд байгаа цаг хугацаанд аль болох их зүйлийг амжуулахаар олон зүйлийг төлөвлөсөн байдаг. Тэгээд бид нар харилцаанууд дээрээ ч гэсэн заримдаа юмыг урсгалаар нь явуулахын оронд жоохон хүчлэх гээд байдаг. Тэгээд эрэгтэй хүмүүс бол унтаж ивтэх гэж дайрдаг. Эмэгтэй хүмүүс бол яадын хайртай гэж хэлүүлэх гэж дайрдаг. Ер нь яг юмыг урсгалаар нь явуулах гэдэг зүйл айгүй хоор болсон. Тэгээ энэний үр дүнд юу гарч ирж байгаа гэхээр бид нар ер нь бүх зүйлийг удирдах гад, контролдох гад эрэнгүүт бидний дотор ийм их занглаа үүсч ирдэг. Бид нар байнга л нэг зүйл рүү яарал байдаг. Нэг зүйлээс хоцрох гээд гэхдээ нэг хурлаасаа хоцрох гээд байгаа юм шиг л гүгээд байдаг. Даанч амьдралд ямар ч тийм хурал гэдэг юм байхгүй. Бид нар тийм хоцрох гээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Бидний тархил тэр зүйлийг хийсвэрээр гаргаж ирдэг. Би бол үр дүнгүй ажиллах үедээ тэгээ үр дүнтэй биш байх үедээ цаанасаа нэг тийм онцгой мэдрэмж төрөд байдаг. Цаанасаа нэг гэмшээдтэй би заавал нэг үр дүнтэй байх юм шиг боддог. Тэгээ ер нь яагаад ийм мэдрэмж төрт юм болоо гэд та нар бас бодоод үзээрэй. Ер нь хамгийн сүлд хизээ таа штэ ямар нэгэн хүн болохыг хичээхгүйгээр ямар нэг зүйлийг засч янзлахгүйгээр ямар нэг зүйлд тэ ололт амжилтанд хүрэхгүйгээр тэгж өөрийгөө тэгж байлгах гэсэн бэ. Хамгийн сүлд хизээ тэгжсэн бэ гэд бодоод үзээрэй. Заримдаа ууг нь штэ бид нар ер нь юм болгоныг заавал тэ үр дүнтэй зорилгын тулд хийх албагүй шүү дээ. Зарим зүйлийг бид нар зүгээр л ямар ч зорилгогүйгээр зүгээр л туршаал тэ шин зүйлийг нээж үзээ, туршиж үзээ. Зарим нэг зүйлийг зүгээр үр дүн хүлээхгүйгээр хийж болдог. Жишээлбэл бид нар гүйж явахдаа тэ байнга нэгэн маршрутаар гүйхийн оронд ерөөсөө гүйж байгаагүй газраараа гүйж үзээ л тэ. Тэнд юу юу гэдэг юм бол тэр болон руу би ерөөсөө очиж байгаагүй шүү дээ гэдэг ч юм уу. Эсвэл алхаж явж байгаад номын дэлгүүр хараад тэ. Номын дэлгүүр хараад зүгээр л нэг сонирхолтой харагдсан ном аваад дундаас нь нээж үзээд нэг тийм хуудас олж унших ч юм уу.
эсвэл танихгүй хүмүүстэй ярих ч юм уу. Юу ч байж болно. Заавал тэрнээс үр дүн хүлээхгүйгээр иймэрдүү те зүйлийг хийхэд биднэрт цаанаасаа нэг тийм зүйл нээгдэж өгдөг. Цаанаасаа тийм услагдаагүй, тордогдоогүй бидний биеийн нэг тийм сүнслэг нэг хэсэг нээгдэж өгдөг юм шиг санагдав. Тэгээд бүх зүйлийг бид нар практикийн тулд хийгээд яхааргүй бидэрт те тэр арчигдаж тордогдоогүй биеийн те эсвэл сүнсний нэг тийм хэсэг үлддэг юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр та ураас асууад үзье. Хэрвээ би те амьдралд илүү бүрэн дүрэн итгээд өөрийгөө амьдралыг те удирдах, контролдохын оронд зүгээр л бууж өгөөд тавьж явуулаад те амьдралын тэр цикл одоо натурал байгалийн хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэр зүйлд зүгээр л автагдаад явбал юу болох вэ? Ер нь юу болохыг биеэрээ туршаад харж үзээрэй гэж үсэн. Тэгээ ингээд энэ зүйлүүдээс анзаараад ахаар ер нь бид нар амьдрал нэг тийм том зүйлийг гээгдүүлээд байгаа юм шиг санагдаад байгаа. Тэр нь амьдрах урлаг. Амьдрах урлаг гэдэг нь миний бодлоор саяны хоёр яригдсан зүйлтэй холбоотой. Нэгдүг нь юу ч хийхгүй байх урлаг. Хоёрдугаарт ямар нэг зүйлийг үр дүн хүлээхгүйгээр зөвхөн тэр зүйлээ дуртай болохоор л хийх. Тэр зүйл чинь таныг амьд мэдрэмж төрүүлдэг болохоор л хийх. Тийм хоёр урлаг. Ер нь бол амьдрах урлаг гэдэг зүйлд яг цогц хэсгүүдийнх нь нэг баг гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр бол тийм зүйл айгүй дуртагтаад байгаа. Бид нар амьдралыг те дандаа л нэг тийм Сизифийн домог гэж байна шүү дээ. Сизиф уулын өөд чулуу түрээл те түлхээл яваад байдаг нэг тийм яллуулсан юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Гэхдээ яагаад яг эсрэгээрээ те илүү чөлөөтэй яг юм далайн хэрэг шиг те далайн хэрэг шиг цаанаасаа юм урсгалаараа гэхдээ тийм агуу уужим дэлгэр тийм байж болохгүй гэж. Тэгээ буцаад эхнийхээ түүх рүү орчээ л доо. Яг гоо тэр нар жаргаж явах үеэр миний тархитлага бол ингээ ийш тийш айгүй их өсчихжээ. Уцаа бас их оролдоод байсан. Би бүр өөрийгөө зогсоож чадахгүй байгаад гайхаад байсан. Гэхдээ тэр үед бол би ямар нэг асуудлыг шийдээгүйч гэсэн ер нь ямар нэг асуудлыг шийдэх гэж хичээхэд зогсоосон. Тэр үед зүгээр л буугаад өгцөн. Тэгэл тэр мөч те надаа юу авчирна уу? Тэр бүхнийг л мэдрээ гэж бодсон. Тэгээ нэг бодлын түрүүний ярьсан шиг тэ далайн эрэг шиг тэ далаа шиг илүү тийм нээлттэй зүйл рүү илүү төгсөн юм шиг мэдрэмж төрсөн. Таач гэсэн тэгээд энэ мэдрэмжийг амьдралдаа жоохон ч гэсэн ямар нэгэн байдлаар мэдрээрсэ гэж үсэ. За хэдүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой. Тийм юм болох гэж хичээцгээ. За тэгээд та манай хамт олонтой нэгдээд надтай ажиллахыг хүсвэл description дээр байгаа линкийг дагаарай. Баярлалаа.